Израилийн ариун нэгэн эзэн бурхан айлдахдаа гэмшил ба амар тайван дунд та нар аврагдах болно. Үнэн ч итгэл ба чимээгүй байхан та нарын хүч мөн. Тэгэлэр Израилийн ард түмэн хүчийг авах аргыг зааж өгч байна. Та нар гэмшил гэж байна. Эрхийг хэлж байна. Тэгээ Египт рүү очилгүй чиглэл нь зөв болох хэрэгтэй. Бурхан руугаа чиглэх хэрэгтэй. Тэгээ гэмшил ба гэж байна. Хамгийн дөрөнд ихлээр гэмшил гарч байна. Тэгээ амар тайван дунд та нар аврагдах болно. Амар тайван дунд байна гэдэг чинь сэтгэлээ намжин болгоод чимээгүй хүн байхыг хэлж байгаа. Хүн сэтгэлээ ингээд намуухан болгох юм бол, намжаах юм бол эргэн тойрноо харж чадах хүчтэй болдог. Сэтгэл нь хөөрцөн байх юм бол эргэн тойрноо харж чаддаггүй. Тэгэлэр бурхны тусламжийг олохын тулд эглээд бурхан руугаа эргэх хэрэгтэй. За түүний дараа амар тайван байх ёстой. Сэтгэлээ тайван болгоод намжин болгох хэрэгтэй. За тэгээд ингээд нам тайван байгаад байх юм бол үнэнхээр бурхан амьд оршин байна гэдэг нь сэтгэл дотор орж ирэнгээ улам бүр бурхан миний сэтгэл томорч эхэлдэг. Тэгхийн бол бурхандаа найдаж эхэлнэ үстэй. Бурханд найдах юм бол бурхан тэрийг хараад бидний бурхан бидэнд хүчийг булгаад тэгээд бид бурханы хүчийг тусламжийг олж авдаг байна. Тэгэхээр бурханы тусламжийг гуйх үед бурхан хурдан хариулах үе ч байдаг. Бас заримдаа хожуу юм шиг санагдах ч үе байдаг шүү дээ. Тэгэхээр бурханы одоо үлдэж байгаа хурд болон хүний одоо гарч байгаа, хүнээс гарч байгаа хурд өөр байдаг. Тэгээ бурхан хурдан үлдэж байгаа боловч хүн мэдрэхтэй тэрийг удаан гэж санагдах үе ч байдаг. Тийм учраас 18 дугаар ишлэл дээр хүлээдэг байх хэрэгтэй гэсэн байна. Эзэн та нарт нэгүсэнгүй хандан хүлээж байна. Димээс тэр та нарт өршөөл үзүүлэн өндөрт байж байна. Учир нь эзэн шударгасны бурхан. Түүнийг хүлээгч нь бүгдээрээ ерөөгдсөн ажээ гэсэн байна. Тэгэлэр бурхан ерөөл өгөхийг үнэхээр хүсдэг учраас бурханд найдаж үнэхээр хүлээж мэддэг хүнийг бурхан харж байдаг. Тэгээ цаг нь болох юм бол төгрүүлээ тусламжийг өгдөг. Бурханы тусламжийг аваад мэдчихсэн хүн ийм зүйлүүдийг мэддэг. 26 дээр эзэн ард түмнийхээ бэртэнгийг боож яр шархыг нэмчлэх өдөрт сарны гэрэл нь нарны гэрэл шиг болж нарны гэрэл нь 7 өдрийн гэрэл мэт 7 дахин хурц болно. Бурханы тусламжийг одоо аваад бурхан ажиллаж байгааг мэдэрх юм бол нар хүртэл миний өмнө нь харж байсан нарнаас өөр байх болно. Сар хүртэл нарны гэрэл адил мэдрэгдэнэ. Нарны гэрэл хүртэл 7 өдрийн нарны гэрэл мэт хурц болно гэж. Тэгэхээр тэгээд энэ модны навчсаг хүртэл одоо алга ташиж байгаа юм шиг харагддаг. Тэгэхээр эргэн тойрондох зүйлсүүд маань өөр харагддаг болж байна. Тэгэхээр Исая 30 дугаар бүлэг бол бүх хэрэн үед хамаарах үг байна. Тэгэхээр шинэ гэрээний үед амьдарч байгаа бүхий л Христ итгэгч нарт яг л адилхан хуулиар үйлчлэнэ. Энэ бол яг л тийм нийтлэг үйл явдал гэж ойлгож хүлээж авч болно. За эндээс бүгдээр хамт таарцгаая. Исая 31-р эшлэл байна. Хөөрхий эзэн айлдж байна. Хөөрхий гэж байгаа байхгүй. Тэгвэл ийм үг гараад ирэх юм бол эсрэгээр нь үлдвэл ерөөлтэй болчихно. Тэгэлэр өөр хийе гэдгийг яг эсрэгээр нь ичвэл ерөөлтэй болно. Дуулуураг их өвгөөт. Надгүйгээр төлөвлөгөө зохиож гэж гарч байгаа. Надгүйгээр гэсэн байгаа. Сүнсний минь оролцоогүйгээр эвсэл байгуулагч гэж байна. Тэгэлэр хамгийн анхны гим нүглийг нь энэ дээр гаргаж байна. Бурханаар сонгогдсон Израилийн ард түмэн ойлгомжтой энэ чинь бурхантайгаа бурханы сүнсээр дамжуулан бүхий л зүйлийг төлөвлөж хийх ёстой гэсэн. Бурханыг төвлөөд амьдрах ёстой байсан. Гэтэл Израилийн ард түмэн эхэндээ бол бурханыг төвлөөд амьдрч байгаа юм шиг байсан боловч цаг хугацаа өнгөрөнгөө ажмаар бурхан гадагшаага
явсаар хөөгцөөр өөрсдийгөө төвлөж эхэлсэн. Тэгээд Бурхан өөрсдийнх нь амьдрал донд улам бүр жижигэрсэн байна. Тэгээд нүдэнд үзэгдэх юмс улам бүр томорсон. Тэгэлэр итгэл ихтэй хүн юу том харагддаг вэ гэхээр Бурхан маш томоор харагддаг. Бурханы үг томоор харагдаж байгаа бол тэр итгэл их хүн байна. Итгэл сул хүн гэдэг чинь юу гэхээр Бурхан улам бүр суларч жижигэрч байгаа нь. Тэгээ Бурханы үг улам бүр бүдэг бадаг болж байгаа нь итгэл бага байгаа хүнийг хэлж байна. Израилийн ард түмэн Египтээс гараад Канаан нутгийг эзэлж явахдаа ямар хүчтэй байлаа. Шүүгчид номын 1-р бүлэг дээрээс харуул Бурхан эзнээсээ асууж гэж алтав. За Бурханаас асуугаад эхлэх үед бол Бурханы тусламжийг аваад хүчтэй амьдарцгаасан. Харин цаг хугацаа улам бүр өнгөрсөөр эзнээс асууж гэдэг зүйл нь байхгүй болоод шүүгчид номын хамгийн сүүлд нь тэд өөрсдийнхөө нүдэнд зөв гиснээ үлдэж байсан. Бурханаар ихэлцгээгээд одоо бол өөрийнхөө нүдэнд зөв гиснээ л үлддэг болсон. Тэгэлэр өөрийгөө төвлөдөг болчихсон байна. Тийм учраас асуудал юу байгаад байна вэ? Итгэлийн амьдрал бол тийм төвөгтэй зүйл биш. Яг төв цэгтэй юуг байлгаж байна гэдгээр бүхий л зүйл шийдэгдэж байгаа. Библиэлд яагаад ингээл Есүсийг чуулганы тэргүүн гэж хэлээд байна. Энэ тэргүүн бие хоёр авах юм бол эн чинь тэргүүн нь шууд төвлөн шүү дээ. Яагаад эзнийг чуулганы тэргүүн гэсэн бэ гэхээр эзэн бол ойлгомжтой чуулганы төв нь байх ёстой учраас л түүнийг тэргүүн гэж байгаа юм. Илчлэл 1-р бүлэг дээрээс харах юм бол 7 алтан дингийн дундуур явагч нэгэн. Энэ яг гол төвийг нь хэлээд байхгүй. Тэгэхээр middle stop гэж байгаа. Тэгэхээр яг төвд нь байдаг. Эзэн бол тэргүүн байна. Үргэлж төв цэгт нь байх ёстой гэдгийг Библи үргэлж л хэлж өгч байгаа. Тийм учраас итгэлийн амьдрал ингээд назгаарч байгаа шалтгаан нь юу вэ? Энэ төв цэгээ хаана байлгах вэ гэдгээс шалтгаалаад бүх зүйл өөрчлөгдөж байгаа. За нэг эрдэмтэн одоо нэг ваар байгаад тэгээд элсний ширхэг ичгээд гадна талд нь одоо маш том жижиг чулуунууд байсан. Тэгээд тэрийг хийгээд үзгсэн чинь хүмүүс хийхгээ дүүргэж чадсангүй. Тэгэхээр нөгөө эрдэмтэн одоо инээж угаад дараа нь өөрөө хийж үзүүлсэн мэн. Эхлээд илснээ асгаж хайжгаад тэр ваарн дотор хамгийн том чулууга хамгийн голд нь байрлуулсан. Тэгээд жижиг чулуунуудыг байрлуулаад тэгээд илсээ ийсэн чи бүгд орчихж байгаа. Тэгээд яагаад хүн амьдралдаа бүтлгүүтдэг вэ? Хүн энгийн амьдралдаа элс шиг жижигхэн зүйлс асуудлуудыг маш ихээр оруулчихсан байдаг. Тэрнээс болоод хамгийн чухал зүйлээ гадагшаа гаргаа айчихдаг гэсэн бай. Тэгэлэр бидний итгэлийн амьдрал гэсэн ялгаагүй байгаа үстэй. Яг төв цэгээс нь гараа явчих юм бол бүх зүйл ингээд хойшлоод түлхэгдчихдэг байна. Тэгэлэр хамгийн ихний энэ эхлэлцэг юу вэ? Надгүйгээр төлөвлөгөө зохиосон. Сүнсний минь оролцоогүйгээр эвсэл байгуулсан гэж байна. Тэгэхээр Израилийн ард түмэн бол ойлгомжтой бүх зүйлээ Бурханаар төвлөхгүй л бол тэд бүтэхгүй байсан байхгүй юу? Тэгэхээр аврагдахаас өмнө бол бид өхөн бүх зүйлээ өөрийгөө төвлөөд тэгээд хөдөлдөг байсан. Төв цэг нь өөрөө байсан шүү дээ. Одоо аврагдсан юм бол ямар тач бүх зүйл нь Бурхан төвд нь байхгүй юм бол болохгүй. Бурхан бүх зүйлийн төв нь байж байх юм бол ерөөлтөй болох байхгүй. Нэг хүн хэлэхдээ хүний амьдрал бол 4 ухтар үгнээс шийдэгдэнэ гэсэн. Хамгийн дөрөнд нь off юу нэс ийм тийм яс зүйлээс гэсэн хамаарлыг илэрхийлж байна. Миний хамаарал хинд вүлээ? Би юунаас хамааралтай вүлээ? Энийг маш тодорхой ойлгох хэрэгтэй. Би бузар сүнсний хамааралтай вүлээ? Эсвэл би Есүсийг болчихсон мөлөө? Миний хариулал Есүс юм аа. Бид нэр Есүс Христийн болж дуудагдсан. Тийм учраас миний хариулал тодорхой байна. Би Есүс дотор байна. За тэгээд би чуулган дотор байна. Чуулгандаа хариулалтай. Энийг маш тодорхой ойлгох хэрэгтэй. За тэгээд вит гэж байна. Хинтээ хамт бай. Хүний амьдрал хинтээ хамт байх вэ гэдэг нь маш чухал шүү дээ. За би эзэнтэй хамт амьдрах уу? За бас аврагдсан ах нь дүүс нартай
төвлөөд амьдрах уу? Эсвэл энэ ертөнцийн найзуудаа төвлөөд амьдрах уу? Хэнтэй энэ амьдралаа өнгөрүүлэх вэ гэдэг бол маш чухал асуудал шүү дээ. За түүний дараа therefore зориг бай. Юуны төлөө амьдрах вэ? Эдсэн ч уусан ч юу ч хийсэн Бурхны алдрын төлөө бүхнийг хий гэсэн үгийн дагуу хүний амьдралын зориг бол Бурханд алдрыг өргөх байна. Хүний амьдралын зориг бол эзнийг баярлуулах нь хүний амьдралын зориг юм а. За түүний дараа бай гэж нь арга барил гэсэн. Юугаар дамжуулан? Юуны тусламжтайгаар амьдрах вэ гэж байна. Бид нөхөн Бурхны үгээр ариун сүнсний тусламжийг аваад амьдрах хэрэгтэй. Бид бүхэн арга барилд өөрийнхөө арга барилд найдаад амьдрах биш. Мөнгөнд найдаж амьдрах биш. Өөрсдийнхөө хүчээр амьдрах биш. Үгэнд найдаад, үгийн хүчинд найдаад амьдрах хэрэгтэй. За энэ дээр надгүйгээр төлөвлөгөө зохиосон гэж байна. Тэгвэл Бурхнаар дамжуулан Бурхныг төлөвлөөд амьдрах хэрэгтэй гэдгийг улам бүр тодотгож хэлж байгаа нь юу гэхээр Исая 30-ийн 8 дугаар ишлэл байна. Одоо очиж ирэх өдрүүдэд үүнийг үрдийн гэрчил болгохын тулд тэдний өмнө самбар дээр тэмдэглэж номд бич. Учир нь тэд тэрслүү ард түмэн хуурамч хөвгүүд эзний хуулийг сонсохыг хүсдэггүй хөвгүүд юм. 8-9 дээр гарсан байна. Тэгэхээр эзний хуулийг сонсохыг хүсдэггүй хөвгүүд юм аа. Эзний хуулийг, Бурхны үгийг чих тавин сайн сонсох нь. За энэ бол Бурхныг төвлөөд амьдарч байгаа цөм одоо нууц нь байна. Эзний хуулийг сонсохыг хүсдэггүй хөвгүүд гэж. Тэгэхээр бид бүхэн итгэлийн амьдралд Бурхныг төвлөөд амьдрнаа. За тэгвэл яаж Бурхныг төвлөж амьдрах вэ? Тэгэхээр итгэлийн амьдралд одоо тэгэхээр энийг ингээд нарийн судлаад үзэх юм бол хамгийн чухал нь чих байгаа байхгүй юу? Би чихээ хаана хандуулж байна гэдгээс шалтгаалаад миний төв юу нь болж байна гэдгийг шийдэгдэж байгаа нь. Бид бүхэн аврагдахад жигсэн Бурхны үгийг сайн сонсоод өөрийн эзнийх болж харьяалаа өөрчилсөн шүү дээ. Тэгэхээр аврагсны дараах итгэлийн амьдрал бол тийм төвөгтэй зүйл биш ээ. Би юунд чихээ тавьж байна гэдгээс шалтгаалаад хүний энэ амьдралын зам өөрчлөгдсээр байдаг. Чих яагаад чухал вэ гэхээр энэ харалтаа. За энэ бол хоол хүнсийг бол бид нэр ингээд амаараа ууж иддэг. Ам руу ордог. Харин сүнс бол хичнээн амдтай хоол их идсэн жигсэн одоо боловсроод хаашаа ордог вүлээ? Сэтгэл рүү ордохгүй шүү дээ. Шууд хоошоо гараа явчихдаг. Тэгэхээр сайн хоол хүнс идсэн ч хоошоо гараа явчихдаг учраас харин энэ сүнс рүү орох зүйл нь ийм хоол хүнс биш ээ. Энэ сүнс рүү орж байгаа зүйл нь сүнс рүү оруулах зам нь нэг ёсондоо чих байхгүй чих. Сэтгэл сүнс хөдлөгийг гэвэл одоо энэ чинь чих эхлээд байх хэрэгтэй. За нэг хүн одоо ингээл тийм ээ. Энэ имээ одоо сурталчилжлээ гэх юм. Тэгэх юм бол тэр сурталчилгаага үгийн хичнээн чихээ тагалчихсан байх юм бол авахыг хүсэхгүй. Гэтэл чихээ нээлттэй байгаад тэр хүний сурталчилж тайлбарлаж байгааг сонсох юм бол яадаг вүлээ? Сэтгэл ингээл хөдлөөл эхэлдэг, төрөвч рүүгээ гар яваал эхэлдэг дэгдэг үстэй. За би нэг тийшээ явчихад гэрлүүг явж исэн чинь нэг хүн ном тавьчихал 100 төгрөгөөр заръя л гэдэг юм. Тэглэр 100 төгрөгөөр үгийг гэхлээр тийм 100 төгрөгийн ном гэвэл хичнээн сайхан бай. Нэг хүлээгээл хараад ажиглаад байсан чинь нэрээ тийм биш байлээ. Сонсох үед бол яг өгөх гээд байгаа юм шиг л сонсогдсон. Тэгсэн чи тийм биш байна. Тэгсэн 100 дээр нэмэх нь ийм тийм ингээл баахан мөнгө нэмэгдчихжээ. Тэглэр чихээрээ сайн сонсох юм бол гайхалтай энэ сэтгэл тийшээ ханддаг. Та бүхэн хардаа. Энэ миний итгэлийн амьдрал яагаад назгаарч байна вэ? Шалтгаан нь ерөөсөө л амархан. Ерөөсөө сайн сонсохгүй байна гэсэн. Чихээрээ сайн сонсох юм болоо. Яагаад амьдрал өөрчлөгддөг вэ гэхээр Иохан 6 дугаар бүлэг дээр Есүс хэлэхдээ "Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба ам билээ.
Тэгэхээр энэ үг сүнс байна, ам байна. Тэгэхээр хоолн дотор ам байдаг шүү дээ. Бид нэр хоол идэх юм бол хүч гарч ирдэг шүү дээ. Түүнтэй адилхан Бурхны үгийг бид сайн сонсох юм бол үг орох үед Бурхны үг чинь ам сүнс байхгүй. Тэгэхээр үг орж ирэх үед ариун сүнс хамт ажилдаг учраас чих тавиад сайн сонсох юм бол сэтгэл хөдөлдөг. Тэгээд энэ хөдөлсөн сэтгэл чинь үйлдэл болж гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр Израилийн ард түмний итгэлийн амьдралын бүтлгүүтэл нь энэ дээр хэлсэнчлэн эзний хуулийг сонсохыг хүсдэггүй хүүгүүд. Бурхны хэлж байгаа үгэнд чихээ хандуулгаа болчихсон. Бурхны иш үзүүлэгч хэлээд байхад чинь тэр иш үзүүлэгчийн хэлэх үгийг сонсох дурггүй. Тэгэлэр үгийг баян сонсохгүй яваад байхлаар чинь Бурхан бол тэдний өмнө улам бүр жижигрээд зүгээр л нэг хэлбэр болчихсон. Бурхны үгийг сонсохгүй байгаа учраас сүнс нь бол юу ч хөө цангажчихсан, хүчгүй болчихсон. Тийм учраас нүдэнд харагдаж байгаа тийм хүчил том харагдаад байгаа юм. Тэглэр л Египт том харагдаад байгаа юм. Бурхныг харахад бол эн чинь зүгээр л нэг хараатан шиг юм байгаа юм. Тэр чигтээ шүүлгэх ёстой байхад чинь тийм юм том харагдаж байна. Тэндээс тусламж гоох гад гүйж очиж байна.